Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 7 дугаар хэсэг. Өдрийн ан гөрөөндөн ядарч оройчин хуучны өрөө тасалгаануудаар явж шин соргох зүйл мэдэж авсан хүмүүс тансаг оройн цоог үнтэй дарснаас юу гэж бодох вүлээ? Эхэндэн бүгдээрийн зууш, утсан загас, нухаш гээд ам завгүй байсан гэдис цадаж амны цанга нь гараад эхлэмэгц яриа хөөрөө аян дан өрнөв. Урд өмнө дан ангөрөөний сэдвээр ярилцаж эхэлдэг байсан бол энэ удаа зөвхөн нөгөө нууцлаг өрөө тасалгаанууд тэдгээрийн эзэдийн тухай л ярьцгаалаа. Хүмбэр өөр өөрийн санаа оноогоо хэлж зарим нь энэ байрны эзэн авахай нас барсан. Яг чухамдан бол гинтийн тохиолдлоор ам үргэлжсэн гэж байхад нөгөө зарим нь түүнийг хулгайлсан байгаа хэмээж байсан бөгөөд ямар тач энэхүү нууцлаг өрөөнд эмигнэлт явдал болсон гэдэг дээр бүгд санал нэгдэж байлаа. Мөн анчдын байшин шиг ийм тусгай зориултын байрыг тийм сайхан хүүхэн амгалан тайван амьдрах газраа болгон сонгосны учрыг олохгүй бүгд их л гайхаж байлаа. Түүний залуу сайхан хүүхэн гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. Энэ бол хэндэж тодорхой юм шиг санагдаж байлаа. Тэр анхаатан харин нутгийн бүсгүй байсан юм гэж тосгоны ахлагч хажуугаас оролцлоо. Та түүнийг яаж бидэвэ? Хэн танд хэлэв? Тэнгис далайн тэртээ харь газраас ирсэн гоо бүсгүй их нутгаан санаж уйдхарлан гонигэлсаар үгсэн юм гэнвэлээ гэж манай эмээ ярьдаг байсан юм. Тэр хэдий машид гоо үдсэглэн боловч манай шашин сүсэггүй хүн байсан тул нүглээ наминчилж чадлагүй нас барсан учраас сүнс нь энэ байшингаар тэнж өөрийнхөө бурхнаас мөргөн залбирахыг гуйж явдаг гэнэлээ. Тэр хүүхэн яагаад хотод юм уу цайзад очихын оронд энд амьдарч байсан юм болоо? Манай эмээ надад энэ тухай юу ч хэлээгүй. Карл Иванович танд энэ тухай хэлэх юм байна уу? Та өнөөдрийн сүмийн бичиг цаасыг үзв үү? Эрхлэгч Смит түүний туслах Миллер болон Карл Иванович нар хүндэт зочдын ярианд оролцолгүй ширээний нөгөө үзүүрт сууж байсан юм. Гэ ноён гарэ сүмийн судар ном хадгалдаг газар цоочтой хэвээрээ л байгаа. Маргааш л надад төлхүүрийг нөгнө гэсэн. Энэ ч үнэн шүү гэж тосгоны ахлагч түүний үгийг батлав. Хэрв та бүхний таалалд нийцэх аваас уншиж өгөхөр бэлдсэн хэдэн цагт л байна. Хэмээн Карл Иванович санал болгоход тэг уншаад угаарай гэж залуус талбарээс дуу алдацгаалаа. Дарс навчин домик авчир гэж гэрийн эзэн зарц нартаа тушаав. Энэхүү тушаалыг даруй биелүүлмэгц сонсогчд аль болох ая тухтайхан сууцгааж хаваад тамхиан баагуулж Карл Иванович загтлыг уншиж эхэллээ. Найм дахь загтал. Өмнөх загтлаас хойш бичлэгөө удсан дөршөөгөөрөө айлф минь. Хонгор хайртай түндэн таарч тэнцэх бэлэг авах гээд би энэ хідэн хоногт үнэхээр зав зай муутай байлаа. Мэдээж Венец шиг том хотод бэлэг сонгох нь том амархан хэрэг гэж чи бодож байгаа бах. Тийм ээ, олж болно. Бэж бэлгэн олсон. Хуучны эд зүйс худалдаалдаг Жүүд өвгөн өөрийнх нь үгээр бол эрт цагт Ромын аль нэг хатан хааны эдэлж хэрглэж байсан гэх эхэс язгууртнууд үнэт зүйсийн хадгалдаг хэнцэр хайрцгийг ав гэж намайг ятгалаа. Өвгөн өөрийн хэлснийг үйлийн өргөө үнэн гэж Жүүдүүдийн шүтдэг Адон бурхныхаа нэрээр андгаалж байна. Мэдээч тэрний андгаалan бадлах нь үнэмшил төрүүлж чадахгүй ч тэрхүү хайрцаг үнэхээр гоё юм аа. Энэ хайрцаг дангараа л гэхэд урлагийн үнэт бүтээл юм.
Сувдан паалан дээр Диваажингийн шувуудыг алдаар товойлгон дүрсэлсэн нь үлгэрийн юм шиг сайхан болжээ. Гадна талдан цоож түгжээгүй боловч дотор нь уран нарийн онсон тэглүр хийсэн нь хийж бүтээсэн хүнийх нь дархан хүний бурхан ухааныг батлан харуулж байна. Хайрцгийн таг дээр жаахан зүүн талд нь алим өмгөхээр завдаж буй шувууны дүрс бий бөгөөд товгор алимыг шувууны аманд хийвэл тэглүр мултарч хайрцаг онгойдог юм. Хайрцаг дотроо хэд хэдэн тасалгаатай. Тасалгаа бүрийг нь бүсгүй хүний гоёл чимэглэлийн зүйлсээр дүүргэжээ. Тэдгээр гоёл чимэглэлийн зүйлс нь бараг бүгдээрийн хуучны чамин сайхан хийцтэй боловч хамгийн нүд булаах гоё сайхан эдэн яст мэлхийн хуйгаар алт шар сувд шигтгэн чимэглэж бүтээсэн том сам байна. Энэ самыг миний Рита буржгар хархан өсөндөн хадагвал түүнд минь яасан сайхан зохих бол? Рита минь хайрцагтай бэлгүүдийг задлж үзээд туу алдан үгүйшгүйхээр баярлаж заримыг нь байн өмсөж үзэн байн намайг хүзүүдэн тэрвэрч уран зургийн үзэсгэлэнд байдаг хуучны хүргүүд дээр хадагтаа наргих шиг хувцас оюулж өмсөх юмсан хэмээн мөрөөдөн байлаа. Ритагийн баяр хөөр намайгч баярлуулсан боловч торгод дурдан тансаг хилэн үзээд намайг мартсанд нь би жаахан урамгүй байснаа нуугаад яах вэ? Айта хүүхнүүд гэдэг адгийн улс гэж нэгэн яруу найрагчийн шүлгийн мөрөөд санаанд орж байна. Төрхөн шиг салах ус хийгээд эртхэн гэртэн харахаас өөр зам надад үлдсэнгүй дэх өөрхий. Харин одоо өнөөх дурсгалынхан сүүлийн хэсгийг чамд бичье. Ээж ухаан алдаж унсан. Нөгөө нохоо алга болсныг стооцвол түүнээс хойш бүх зүйл чирийн үргэлжилж байлаа. Гэтэл их зах нь олдохгүй учир битүүлэг зүйлс ээлж дараалан болж эхэлсэн юм. За сонсч байна. Цайзын амьдрал налгаар тайван орцсаар. Ээжийн бие бараг бүрэн мөсөн идэгсэн боловч ганцаараа үлдэхээс л их хань. Ээжийг ухаан алдаж унсны дараах эхний хэдэн хоног аав маань ээжийг шүнжин сахидаг байсан. Одоо манай хөгшин сар завгаа Пепа сахих боллоо. Пепа манай цайзын нэрвийн ажлыг удаан жил хийж байгаа юм. Ээжийг өдрийн цагаарч ганцаарнг нь орхихгүй бөгөөд аав дүү бид хоёр манай өвгөн эмч үргэлж хамт байж гаднаас ирэх хүмүүсийн хөлж тадрахгүй тул ээжид минь элдвийг бодож шаналх завж гарахгүй. Өдийн хоолны дараа ээж манай цэцэрлэгт байх талбайд очиж зөөлөн буудан дээр хажуулан амарна. Тэрхүү талбай гэдэг нь манай цэцэрлэгийн хамгийн сайхан газар. Хадан цохооны ирмэг дээр шахуу байх тэр талбайгаас эргэн тойрны байгалийн үзэмж төгс харагдах ба нэвтршгүй хан болон ургасан анхлан үнэрт зүрх цэцгийн буднуудаар шингэх нарны гэрэл болон бусдын харцнаас найдвартай нуугдаж болох газар билээ. Тэр талбай дээр Люси бид хоёр дээрэмчд болж бас элсэн сувраг барьж тоглодог юм. Ээж минь царай улаа ботраад өнгө цус нь янзандан орсон боловч өмнөх авхаалж сэргийлэн зан нь хараахан сэргсэнгүй. Ихэнхдээ алсыг ширтэн чимээгүй хөвдөг аж. Эхний хэд хоног ээж минь хэрэгсэн мэдэгдэхгүй сурггүй алга болсон өнөх нээдтийн нохоогон байн санан гашуудаж өөр нохоо авах саналыг огтхон ч халгаахгүй байлаа. Люси дүүтэйг нь дээрэмчин болон тоглож зөрөг цэцэгсийн дунд нуугдаж байхтан тэр шин болж өнгөрсөн хэрэг өвдлийн тухай эцэг минь эмчтэй ярьсан зүйлийн зах зуухыг санамсаргүй сонссон юм. Цус бахта тэр тусмаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эмэгтэйчүүдэд иймэрхүү шинж их тохиолддог юм гэж эмч хэлээд хүзүүний зүйлдтэй хайрцгийг орныхон дэр гэдэг ширээнд дээр тавиад шөнө өөрөө ч мэдлгүй зөөрмгөлж байхтан зүйлтийг хүзүүндээ зүүх гэж байхад хурц үзүүрээр нь өөрийг хүчтэй гадагсан байгаа. Харин өвдсөндөө хий юм үзэж могоо тадгуулжглаа гэж сонссон биз. Энэ тохиолдолд миний санааг зовоож байгаа ганц юм бол шархан эдгэж өгөхгүй тун удаж байгаа адлага гайхаж байна гэж эмч бодлогошрон өгөөлөв. Уг нь ч тийм л дээ. Гэхдээ хүзүүний зүйлд яагаад орон дотроос нь
Хүнжлийн нуглааснууд дундаас гарч ирсэн болов. Би танд хэлээд байна шүү дээ. Өөрөө тэр зүйлтийг хүзүүндээ зүүх гэсэн байх. Тийм ч үж магадгүй юм. Гэхдээ тэр хайрцаг нь өөр өрөөний толтой ширээн дээр байсан хажин санагдаад байх юм. Эмч дуугарсангүй. Одоо бол би сэрэмжлэг харах хэмжээ авсан байгаа гэж аав өргөлжлүүлэн хэлээд. Эхнэр маань хүзүүний зүйлтийг олж чадахгүй. Би түүнийг ажлынхаа ширээнд хийгээд төгсчихсэн. Гэв. Чамайг оллоо доо гэж Люси шулган хашгираад нуугдж байсан зөрөг цэцгсийн дундаас намайг чирч гаргалаа. Нэг юм уу хоёр бүсгүйг үхэл авч яваагүй 7 хоног гэж байхгүй боллоо. Тэд бүгдээрийн гинт өгдөг байлаа. Урд өдөр амьдралын баяр баясгалангаар бэлхэж байсан бүсгүй өглөө нь хүйтэн цогцос болсон байдаг болж. Хүч хэрэгэлсэн, гадны халдлагад өртсөн шинж байдаггүй тул тэднийг задлан шинжилдэг ч хүү байна. Анхандаа тиймэрхүү үхлийг айхтар анхаарч үзэхгүй байсан нь адил төстэй нөхцөл байдал тохиолдсон үхлүүд байнга давтагдаад ирэхээр ард олны сэтгэл төгшөж эхэлжээ. Хаа сайгүй цулаасан, шөнөөр чиг эрлэн унтраахан болж, өсвөр насны охидтой хүмүүс нэг бол охиныхон өрөөнд, эсвэл охиноо өвөртөлж унтах болжээ. Өнөөх учир битүүлэг өвчин айсан юм шиг хэсэг зур намжаад байтал тоцгоны ахлагчийн 13 настай охин гинт алга болсон нь дахин төгшүүрийн ханга дэлдлээ. Тэр охин хонгорцол цэцэг түүхээр хажуугийн нуг руу явсан гэж найз охид нь хэлжээ. Яаран тийшээ очиход охин нугын захад гардан хонгорцол цэцгээс атгаад үхсэн хэвтэж байхыг болов. Нүүрэнд нь айж имээсэн шинж тод илэрч хүзүүнд нь 2 бяцхан шарах байж гинэ. Гэвч эцгийнх нь хүсэлтээр мөн л задлан шинжилгээ хийсэнгүй. Түүнээс 3 хоногийн дараа тосгоны нэгэн чинээлэг тариачны охин ам өргөдөв. Тэрхүү гэрийнхнийхэн хайрыг булаасан хөгжилтэй цовоо охин 8хан настай байж. Бяцхан охин ээжээсээ огт холддоггүй байсан бөгөөд учир битүүлэг аюул нүмрэн ирсэн тэр цагаас хойш ээж нь охиноо нүд салхалгүй харж байх болсон байна. Тэр гайтай өдөр ээж нь ногооны талбайд ажиллаж охин нь дэрэгдэг үхрийн нүдний будан дотор тоглон ээжтэйг нь дууган авалцсан байж. Хүүхдийнх нь инээд сонсогдхон байгаад жаахан удахаар нь санаа зовон дуудахад хариулаагүй тул ээж нь бут руу ухасхийн очвол охин тэнтэй байсангүй. Ногооны талбайн залгаа орших цэцэрлэг рүү гүйж очоод хөөрхий зовлонт их охин нь тэнд байхыг нь олжээ. Охин нь үхэж байлаа. Гар нь бүлээнэрэн байсан бөгөөд нүд нь 2 чудаа том харсан нь үрд анжээ. Хүүхдийн хүзүүн дээрх 2 шархнаас зөндөө цус гарч хувцсыг нь будсан байж. Энэ удаа засаг захиргааныхан ч оролцож охины цогцсыг задлан шинжилсэн боловч хүзүүн дээрх жижиг шархнуудаас өөр ноцтой зүйл юуж олсонгүй. Харин тэр жижиг шархнууд нь охин унахдаа модны мөчөр юм уу өргөсөнд хатгуулснаас ч үүссэн байж болох шүү дээ. Асууж байцаагаад чөлхтэй үр дүнд хүрсэнгүй. Харин ч хэрэг улам ээдрээтэй боллоо. 3 хоногийн өмнө алга болсон ахлагчийн охиныг талбайгаас олоод гар дээрэн өргөн авах үед нэгэн том хар муур тарийн талбайн зах руу шурган орохыг харсан гэж гэрчлэх хүмүүс ч гарч ирлээ. Мөн зарим нь тэр амьтан бол муур биш, том ногоон гөрүүл байсан гэж мэдүүлэх ажээ. Ямар ч тач тарийн талбай руу нэг амьтан орж нуугдан алга болсон гэдэг дээр бүгд санал нийлж байна. Харин энэ удаагийн бяцхан охины тохиолдол дээр гэрчлэгч хүн алга. Охины гэр тосгоны бүр захад байдаг бөгөөд хүмүүс гүйлдэж ирэх зуран нэг ч амьд амьтны бараа хараагүй гин. Тосгоны захад хашааны дэргэд сууж байсан гуйлагчин эмэг нь л хувцас хунар сайтай
Өвөгжөөр насны нэг нь ноёнтон тосгоноос гарч цайзыг зөвлөн явахыг харсан гин. Учир битүүлэг онцог тайлагдаагүй хэвээр үлдлээ. Айдас төгшөр улам бүр нэмэгдэж өсвөр насны охтыг нүд салгалгүй харгалзах болж хаанаас хизээ гараад ирэх нь үл мэдэгдэх аюул хамгийн амгалан тайван хүмүүсийг хүртэл нөмрөн авлаа. Тосгоны тариачдын эд нүсэр ажлын үедээ энэ бүхэн давхцсан нөхцөл байдлыг бүрч хүндрүүлж байлаа. Энэхүү айдас төгшөр удалгүй манай цайзыг ч баг багаар эзэмдэн авлаа. Хамаатан садан танил талх хүмүүс нь тосгонд амьдардаг зар зүүлжлэгч нар цайзад олон байлаа. Аавын тушаалаар тосгонд гарч буй учир битүүлэг өвчнийг бид ээжээс нууж байсан юм. Заримдаа тосгонд дэлдэж буй оршуулгын хонхны чимээ бидэнд айсын салхиар тодхон дуулдахад ээж минь дагжин жижирч царай нь хувхаад байна. Хүүхэд гэлтгүй бидэнд ч аимшигтай санагдаж бүгдээрээ л загалмайлан залбирч нэг хэсэгтээ яриа хөөрөө намтана. Гэвч тэр дорон аав, эмч эсвэл өөр хэн нэг нь ээжийн анхаарлыг сүмийн эмигнэл тонхны чимээнээс холдуулахыг хичээн өөр ямар нэг зүйлийн тухай ярьж эхэлнэ. Сүмийн хонх дуугарч эхэлмэгц өнөөх хөгшин Америк өвгөн бээцэгнэн атиж өөрийн амьдардаг манааны байрлал гөөхн холгүй бушуухан далд ордгийг олон хүн анзаарчээ. 7 хоногийн дараа дахин шинэ гайхамшиг тохиолдлоо. Нэгэн бэлэвсэн тариачин авгай 18-тай охинтой байсан бөгөөд тэр охин нь тосгоны бүх залуус нүдэн унагадаг, үргэлж инээж баясаж явдаг сайхан бүсгүй байв. Их замын дэргэд оршдог тэдний байшин эргэн тойрон цэцэрлэгээр хүрээлэгдсэн байжээ. Тэр бүсгүй нэгэн залуухан ажилчин хүүхний хамт ээжийнхэн тушаалаар цэцэрлэгт тошлоо жимс төөж байсан гинэ. Замаар явсан хижээл насны өндөр биетэй ноёнтон нөгөө хамт ажиллаж байсан ажилчин бүсгүйгээс уух юм гуйж гарт нь мөнгөн зоосаад гуйлжээ. Огт ажиг сэжиг аваагүй мөнөх бүсгүй мөсөн зойрноос эсэгмэл хүйтэн ундаа авч ярахаар гүйгээд 15 минутын дараа эргэж ирвэл залуу эзэгтийн цэцэрлэгийн доторх зам дээр ухаангүй хэвтэж байсан бөгөөд нөгөө үл таних ноёнтон бараа сургаггүй болсон байж. Ажилчин бүсгүйг аимшигтай ордуу тавихад ээж нь босод ажилчид айл хөршийнх нь гүйлдэн ирж гай завланд өртсөн хөөрхий бүсгүйг өргөн авахад элсэн зам дээр цусан толд бараанд нь тогтсон байхыг харцгаажээ. Ихэд хижээн совилсны эцэст бүсгүй ухаан орсон хэдиж биеийнх нь байдал тун сул байсан учраас түүнээс элдв юм асууж шалгаахыг эмч хатуу хоригложээ. Үл таних хүн хаанаас гарч ирсэн, хэрхэн алга болсон тухай ажилчин бүсгүй айд сандарсандан ээрч төгдрэн хольж хутхан ярьсан бөгөөд түүнийг мөсөн зойрноос эргэж ирэхэд хинч байгаагүй. Ил цагаан зам дээр хинч харагдаагүй гэдгийг л бүсгүй батлан өгүүлж байлаа. Намайг буцаж ирэхэд зам дээр хинч байгаагүй болохоор би тэр ноёнтныг цэцэрлэг рүү орчихсон байх гэж бодсон. Гэвч байшин хийгээд цэцэрлэгийг бүхэлд нь нэгжиж үзээд хэнийг ч олоогүй гэж ажилчин бүсгүй бадтай хэлж байв. Ямар тач ажилчин бүсгүйн үгэнд идэхээсүр аргагүй болсон бөгөөд учир нь хашаанд нарлаж байсан том хар муур дэрэг дүүрэн гадны хүн явсан шинжгүй тайван хэвдэж байж. Энэхүү шин золгүй явдлын тухай яриа манай цайзад хэдийн хурж ээжийн чихэнд ч дуулдах нь тэр. Ээжийн сэтгэл их төгшөж манай өвгөн эмчийг тосгоны залуу эмчид туслуулахар илгээлээ. Хоёр эмч өвчтөө бүсгүйг шүнжин сахиж хүүхэн өглөө гэхэд ухаан орсон боловч хүний ой тонд оромгүй жигтэй хачин юм ярьж эхэлсэн тул эмч нар түүнийг өвчнөөсөө болоод солиорч байна гэж уншилжээ. Хар хувцастай ноёнтон хашаан дээгүүр харин цэцэрлэгт орж ирээд гараараа миний толгойг арагш гидийлгэж хүзүүнээс хадсан. Хазах үедээ өнөөх ноёнтон хэдийн хүн биш том хар муур болж хувирсан байсан.
Энэ бүх авцалтаагүй зүйлийг хольж хутхан ярихтан бүсгүй учир зүггүй яолон орилж ийш тийшээ айсан маягтай харж байжээ. Залуу эмч энэ бүхнийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй биеийн тамирдаж доройтсон цус багтай бүсгүй хүний нүдэнд хий юм үзэгдсэнтэй холбон тайлбарллаа. Харин манай одож өвгөн дуугарсангүй. Өвчтний орны хажууд чимээгүйхэн сууж байв. Тосгоны залуухан хөөрхөн бүсгүй голын хийтэй цус багтай байна гэдэгт би лав итгэхгүй гэж тэр манай аавд хэлж байлаа. Өнөө хүүхний хүзүүн дээрх жижиг шархал өвгөний сэтгэлийг юунаас ч илүү зовоож байв. Гар цаггүй хазуулсан шарх байна. Гэхдээ юунд ингэж хазуулдаг вүлээ гэж тэр өглөнө. Ахин хэд хоног өнгөрөхөд бүсгүн би сайжирсан боловч биеийн тамирдаж царайн цонхийсэн хэвээрэл байлаа. Нөгөө бүсгүн би яаж вэ гэж манай ээжийг асуухад эмч цусыг алдсны улмаас цус багтах өвчний шинж хүчтэй илэрч байгааг нуулгүй хэлхэн зөв болов. Шим тижээлтэй хоол хүнс сүү дарс өгөх хэрэгтэй гэв. Ээж дээр дурдсан бүхнийг нөгөө бүсгүн их бэлэвсэн эмэгтэй гэрлүү илгээхийг тушаалаа. Эцэст нь мөнөх гай завлан манай цайз ихч тойрцсонгүй. Манай зарц нарын нэг нөгөө Петрог Америк өвгөнөр айлгаад байсан хөгжилтөө инээдээ барьж чаддгүй Марина бүсгүй нас барлаа. Марина өмнөх өдөр нь ердийн хөрөн 3 хүний хийх ажлыг ганцаараа элбэгхэн амжуулах зуран аятай тохиолдол гарах бүрд тоглоом наадам хийж тас хөхөрч байжээ. Өглөө нь Марина ажилдан ирсэнгүй тул өрөөнд нь очиж үзцгээжээ. Төвний амьдардаг бүр дээврийн дор байдаг эгц нарийнхэн шатаар гарч ордог өрөөний хаалга нь онгорхоо байж. Маринагийн орон дээрийн хэвтэж байгаа байдал нүүр царайнд нь айж сандарсан янз огт байгаагүйгээр барахгүй. Өрөөнд нь ч өөмөлж төвөөсөн шинж тэмдэг мэдэгдсэнгүй. Зөвхөн нээлттэй цонхоор урсан орж ирэх салхинд талигачийн ус сэвэлзэн байжээ. Эхэндээ Маринаг унтаж байгаа юм байх гэж бодсон боловч тэр хэдийн мөн хамгаалангийн оронд заларч бүр биеийг хөшиж эхэлсэн байхыг удалгүй мэдцгээжээ. Түүний хүзүүн дээрх хөхөөд ховхсорж өргсөн юм уу гэмээр цайвар хүрээтэй жижиг шарх цусан улаан өнгөөр тодрон харагдана. Марина хүүхний нас барсан тухай мэдээ нартай өдөр аянга буусан мэт бүгдийг алмааруулж орхилоо. Урд хожид үзэгдэж дуулдаагүй үнэхээр аимшигт амьтан хэдийн манай гэрт ороод ирчихсэн байна. Эмэгтэйчүүд айж хэмээн залбирцгааж ирчүүд нь дүнсийн дуугаа хураана. Талигач бүсгүйг оршуулах дэг жаягийн дагуу засаж янзлан бунхны үүдний өрөөнд тавьжээ. Тэр өрөөрөө цайзын танхимаас гадна хашаан дотроос аль талаас нь орж болох хаалгатай. Цайзын хуучин зарцнаар бүрлээчийг хойдын замд нь үдэх залбирлыг ээлж дараалан уншихар боллоо. Шөнийн 12 цагаас өглөө хүртэл залбирал унших ээлж манай агтчинд таарчээ. Тэрээр талигач бүсгүй амиа хорлсноос зайлахгүй сүнсэн шинжин цонх тогшин самардаж муур шиг мяв гэж дуугараад байсан гэж тунж итгэлтэйгээр ярьж яв. Агтчны ярианд зарим нь итгэсэн боловч түүний халааснаас архины шил гарсан тул нөгөө зарим нь шоолж доогөлцгоолоо. Тэгэд Маринаг сүүлчийн замд нь үдэж цайзын дугны хонх тосгоны сүмийн хонхтой их шиг нийлүүлэн эмэг нэлтэйгэр хангинаж гарлаа. Аав ээж хоёр хүүхдүүд бидний хамт цайзад үлдэж зарц нарын олонх нь тосгоны оршуулгын газрыг зүглэв. Салхаас гүйцэтгэх үеэрч оршуулга ёслол үйлдэхэд ч мөнөх Америк өвгөн үзэгдээгүй бөгөөд оршуулгын цуваа түүний суудаг харуулын байрны дэрэгдүр өнгөрөх үед хаалга нь дотроос нь түгжээтэй байлаа. Хөрх өвгөн өөхлөөс айдаг юм байж л дээ
гэж аав өгүүлв. Түүнээс хойш асар удалгүй цайзынхны асрамжинд байсан 3 настай өнчин өрөөсөн охин нас барлаа. Түүнийг хавцлын эрмэг дээрх чулуун дундаас олжээ. Нэгэнт охины араас уйлж гашуудах хөнгөө тул түүнийг тэгсхийгээд бушуухан оршуулжээ. Өдийн хоолны дараа ээжийн амарч хэвтдэг талбан хажуухнаас бяцхан охины шарилыг олсон тул ээжийн амрах газрыг ядаж хэд хоногчвол солихон зүйтэй гэж аав минь шийджээ. Хөндий рүү харсан наран шингэх үед гайхалтай сайхан байгалийн үзмж дуран харагддаг том тагтыг аав сонголоо. 2 дугаар давхрын тэрхүү том тагт нь цайзын ёслолын танхим буюу үнэн дээр бол одоо хүн суух болсон тэр танхимын залгаа оршдог юм. Цайзын хуучин эзэд тэр танхимд хөл хөгжөөн ихтэй өргөн дэлгэр найр хийдэг байсан бөгөөд манай эцгийн үед хаалга үүдийг инж нээгээгүй хэдийч хуучны баян тансаг засал тавилга нь урдын янзаараа үлджээ. Тагтыг цэвэрлэн тармил цэцэг хэвсээр чимэглэж хөнгөн тавилга тавьж бэлджээ. Тэрхүү тагтан дээр бид хэдэн сайхан өдрийг өнгөрүүлж билээ. Гэхдээ нэгэн гайтай санамсаргүй тохиолдлоос болж бүх юм хөл толгой нь мэдэгдэхгүй болж орхисон юм. Нэг удаа ээж минь зочидтой ярилцаж дуусаад босож аавыг сугадан доош өөрийн өрөө рүү буухаар явжээ. Бид зочдын хамт араас нь дагалдлаа. Тэгтэл зарц хаалга онгойлгож өгөв. Ээж минь танхим дотор 2-3 алгаснаа гинт аимшигтай орилон хажуугийн танхим руу гараараа зааж тэр намайг хараад байна. Миний үхэл иржээ гэж хэлээд эцгийн гар дээр ухаангүй унлаа. Ээжийн заасан зүг рүү бүгд харцгааж олон хүний бие зарс гэж нуруугаар нь хүйт өргөжээ. Хажуугийн танхимд хаалганы яг өөдөөс харуулan манай эцэг өвөгдийн нэгний хөргийг өлгсөн байдаг байлаа. Том бүрх малгайтай, өргөн загтай хилэн хувцастай өндөр янгхгэр өвгөн хөргийн жаазан дундаас яг л амьд юм шиг харж байлаа. Нимхэн уруулан чимэж сос хурсан аимшиг нүдэрийн тас ширтгэн юугүй үг хэлэхнүүдээ гэмээр байлаа. Хүмүүс бүгдээрээ цожирдон гайхаж дуугаан хураацгаажээ. Азар зочдын дундаас нэгэн залуу гинцэхэн орж эртний готуудын хийц маягаар бүтээсэн том цонхны дэргэд ухасгийн хурж эгшин зур онгойлгоос өнөөхөргийн нүдний гал тэр дорон бөглөө. Бидний өмнө хэдий уран чадварлаг зурсан боловч ердийн л нэг хөрөг байж байхын тэр. Харин одоо шингэх нарны туяанд зөвхөн алдагдсан үнэт жаазан л гэлэлцэн байгаач. Олон өнгийн шилээр шилэлсэн год хийцийн цонхон дээр дүрсэлсэн эзэн вантын улаан намаргийг хийсэн улаан шилээр нэвт тусах нарны гэрэл хөрөг дээр хөвгний нүдийг амилуулан аимшиг зэтгэгдэл төрүүлсэн нь тэр байж. Энэ хэний хөрөг вэ? Гэж манай зочдын нэг асуулаа. Энэ нөгөө саяхан Америкээс Чарлиг нь авч ирсэн өвгний хөрөг хөл болов гэж таамаглаад байгаа юм. Хэмээн манай эмчийг хэлэхэд том руугаа танилаас авлийч гэж Петро ууртаг игч нь хэлээд хөрөг рүү нудраг зангидэн санаж. Ингээ та нар чинь юундаа гөлрөө зогсчихв. Энэ зургийг эндээс зайлуул. Бэд дахиад энэ тасалгаанд орж ирэхгүй гэж бусад зарц нарыг зандарлаа. Болсон явдлын шалтгааныг ээжэд тайлбарлаж өгсөнд сансныг бодоход түргэн тайвширлаа. Гаднаас нь харахад ээж минь хэдий тайвширсан мэт боловч тэрхүү өдрөөс хойш цус хурсан хилэн дулаанууд байн хаа нэгтээс түүнийг хараад байгаа юм шиг санагдах болжээ. Өөрөө тасалгаануудаар явах үед нь хэдий харагдахгүй боловч цэцэрлэг дотор хадан зохионы ирмэг дээр зөрөг цэцэгсийн навчин дундаас ээжийг үе ширтээд байх шиг санагддаг гин. Ээж энэ тухай аавд хэлэхэд эцэг маань инээгээд болдоо хонгор минь чамайг айлгсан тэр хөрөгч цайцад байхгүй.
Би тэр зургийг цөллөгт илгээж орхисон гэж хүлээ. Гэхдээ л ээжийн хэлдэг үнэн шүү айлф минь. Тэрхүү хэлэн дулаанууд ээжийг ширтээдл бүрж шуналтайгаар ширтээдл байсан гинүлээ. Би хөрөнж зөрөг цэцгсийн навцсын завсраар тэр улаанууд өнөөх Америк зарцынхтай төстэй хамар уруулын хамт цугалцахыг харсан. Би тэр даруй зөрөг цэцгийн бот руу угасхийн гүйж очих учраан олохгүй хэсэг мөнгө над явж очиход тэнд хинч байгаагүй. Өнөөх Америк өвгөн тэр тэнд өөрийн байшингийн довжон дээр сууж байлаа. Одоо би тэрхүү сүүлчийн аимшигт өдрүүдийн тухай бичих болж байна. Гэвч надад үүнийг гүйцэх тэнхэл таанч алгадвал маргаашийн буюу үнэнтэй бол дараагийн загтал хүртэл баяртай. Хүндтгсэн дээжнэ. Ёс дэх загтал. Харж байна уу намайг нохонгор айлф минь. Би ч хэлсэндээ хүрдэг их нягт нямбай хүн болж хаад маргааш нь чамд захаа бичиж суuna. Найзтайгаа хуваалцахаас аргагүй хязгааргүй их баяр хөөртэй байгаа болохоор л тэр шүү дээ. Найз нь баян бүр хэмжээлшгүй баян болсныг төсөөлж байна уу? Өнөө өглөө манай аавын хуучны зарц миний хүмүүжүүлэгч байсан Петро манад ирж надад банкны хадгаламжийн дэвтэр өглөө. Аав маань сүүлийн жилүүдэд бүр даяанч лам шиг зожигрон олонний хөлөөс зайдуу ганцаар амьдарсан учраас хадгаламж нь маш их өсжээ. Венецийн банкнд манай сая гаруй флорин байна гэвэл чамд ямар санагдчих вэ? Түүнээс гадна манай ээжийн үнэт гоё л эрдэнэстэй хайрцагч мөн Петро авчирчээ. Хэрв нөгөө яст мэлхий хуйгаар хийсэн гойдын сайхан самыг эс тооцвол манай ээжийн эрдэнэс үзэмж тансахаранч үн цэнэрэнч нөгөө Ромын хадан хааны цуутай эрдэнэсээс дутх юм огт алга. Совд эрдэнийн чулуунууд нь хамгийн дээд зэрэглэлийн хэм байна. Би ээжийнхэн тэдгэр эрдэнсийг үзэж байгаад өнөөх могоон толгойтой совдон зүйлд байхгүй байхыг анзарч Петрогоос асуулаа. Түүний царай хуухай цааж намайг хачин муухай хараад тийм зүйлд огт байгаагүй гэв. Сайн бодоод үзэлтэй гэж намайг ядгахад тэр миний үгийг тэр дорн таслаад та намайг тэр зүйлдийг хулгайлжглаа гэж бодоод байгаа мó гэхин тэр би дуугүй болохоос аргагүй болов. Петро хэдий нас сүудэр тийм өндөр биш ч ихэд хөгшөрч дүнсгэр царайлан дуугаа хураах болжээ. Хүн юм асуухад ихэнхтэн сонсоогүй царай гарган дахин давтан асуулгаж байж нэг хариу хэлэхдээ тийм үгүй хоёроос өөр үг амнаасан эс унгахаач. Харин миний өв залгамжлан авч буй эд хөрөнгийн тухай бол тун тодорхой тайлбарлаж өглөө. Бэлэн мөнгө үнэт эрдэнсийг өөрийн биеэр хүргэн ирж цайз ба цайзад харьяалагддаг ойн цуслангийн байшинг цойжилж харавл манай гарган орхижээ. Газар болон босод орлого оруулдаг салбаруудыг хуучлан нөхцлөөр нь үргэлжлүүлэн түрээслүүлжээ. Орлогын мөнгө болон тайланг миний хаа явуул гэж тушаасан газар руу илгээж байх юм байна. Петро өөрөө ямар нэг гэгийн хотогтод очиж нүгэл хилэнцээ наминжлан мөргөж авралт нь багтаад ирээ гэж гуйхад хагас жилийн дараа цайзад буцаж очихоор амлав. Ээжийнхэн гэгээн дурсгалыг хөндлөх үүднээс танд хангалттай тэтгэврэн тогтоож өгнө. Цайзад амьдрах эрхч олгоно. Эргэл мөргөл хийхээр явахыг таньж хориглохгүй. Харин ч зам зур хэрэглэх мөнгө өгье гэж би Петрод хэллээ. Мөнгө хэрэггүй би явган явна гэж тэр миний үгийг огцом таслан ширэм хэлв. Намайг эхнэр авч цайз рууган явах бодолтой байгаа гэж хэлэхэд Петро өгөн бүр солиорч өрхүү гэмээр янзтай болж залуу хүн шиг сандлаасан угасгийн босоод нүдийн гэлэлзүүлэн гараараа дохин хашгирч ажгаарлаа. Тийшээ тэнд очиж үгүй хизээж болохгүй. Тийшээ очиж хэрхэвч болохгүй. Ойртхон нь намайг хүндлэн таа гэж харьцаж байсан хүн шүү дээ. Нүүр нь байдгаараа улаж үсэн сэгсийгээд ирлээ.
Түүний яагаад ингэж байгааг асууж лавлан өөрийн ийм шийдвэр гаргах болсон учир байдлаа түүнд хэлвэс. Петр учир нь олдохгүй юм ярьж, амлалт, ам тангараг, хараал жатаг, үхэл хагцал, хайр сэтгэл гэх мэт үгсийг учир тоомгүй ярьж, нэг үгээр хэлбэл бүр галз хүний солиорл шиг юм зогсоож өлөөгөө урсгаж гарлаа. Би түүнийг дарсаар дайлж жаал тайвшруулад дараа нь тухтаа ярилцъя гэж бодсон боловч бүтсэнгүй. Намайг цайздан иргэн очих тухайд сугуйлгаж эхлэмэгц. Өвгөн миний өмнө өвдөх сөхрөн унаж, гарыг минь унсан. Тийшээ явах огт хэрэггүй гэж мөргөж согдон гойлаа. Энд ямар нэг учир битүүлэг нууц учир бий бөгөөд Петро хараалж ятгаас аюун сүрдсэнтэй үнэн учрыг нь надад хэлж чадахгүй байгааг эцэст нь би ойлгов. Таныг ээжтэй нааш явуулсан. Та ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй гэж Петро үгэн арай ядан хэллээ. Бүх амьдралынхаа дурш төрлөх эх орныхон зүг хэрхэн тэмүүлж их нутгаа санам бэтгэрч явснаа аав ээжийнхэн бунханд очин хүндлэл үзүүлж ачлалт хүүгийн ариун журмыг биелүүлэх цаг нь ирээд байгаагч би түнд хэлж хэрв шаардлагатай бол үүний төлөө алд биеийн золиосолж сүнсийн төмөрт хэсч буцахгүй гэдгийг өвгөнд ойлгуулав. Мэдээчин хэрэг би эдгээр үгсийг альвуулах аятайхан ярих гэж л хэлсэн юм. Харин Петро дахиад л догшрон галд зурч бүр шалан дээр унан нааш цааш өнгөрөн хөрвөж буурал үсийн цулгааж амнаас нь хөөс захарлаа. Эцэст нь өвгөн ядарч цуцхын эрхэнд номхорч чимээгүй болов. Намайг эртэл хүлээж байна уу? Тэгээд хоёулаа хамт цайз руу явъя гэж Петро надаас гойлаа. Түүнийг төрж болов тайвшруулах солиотой амьтнаас салахын төс болохдон би цайзад аль болох хурдан буцаж очиорой. Харин би хагас жилийн дараа тэнд очино гэж түүнд амлалаа. Петро өвгөн мэхийн яслаад гарч одлоо. Хорон би Петро хэрэгснийг асуувал тэр надтай уулзсны дараа яаран юм хуман цуглуулад хинтээ ч үг дууралгүй байшингаас гараад яваад өгсөн гин. Бодвол өвгөн явах гэж их яарсан бололтой. Би түүнийг хүлээж суухгүй тодорхой бөгөөд бүх зүйлийн учир байдлыг сайтар мэдэж аваад цайз руугаа явна та. Гэхдээ сони юмтай айлф минь. Өвгөнтэй уулзснаас хойш цээжин дээр минь бөөн хар юм дараадж байх шиг. Сэтгэл зүрх минь хөвчлэн дадсан хийлийн утас шиг ирчлэн байх боллоо. За. Баяртай. Хүндэтгсэн дээч нэ. Карл Иванович чимээгүй болж загтлуудыг нэм байлан эвхэж хуучин утсаар нь боогоод ингээд дууслаа гэж хэлв. Юу дууслаа гэж? Төгсгөлийн хэсэг нь хаана байна? Өнөө нууцын учир нь олдсонгүй юу? Цааш нь уншаач дээ гэх үгс энд тэндээ сонсогдлоо. Ингээд дуусчихлаа гэж би хэлж байна шүү дээ. Энэ боодол дөөр уншаагүй загтал үлдээгүй гэж Карл Иванович дахин хэлв. Яасан харамсалтай юм бэ? Гүйд их сонирхолтой байсан юмсан. Төгсгөл нь алгуу. Харвас гэрийн эзэн ноён Гари өөрөн үүнд бусдаас ч илүү харамсаж байлаа. Карл Иванович ширээн дотор өөр бижиг заас зөндөө байна гэж эрхлэх жисмэд яриад байсан. Тэр дотор энэхүү түүхийн төгсгөл нь байна уугүй юу? Сайн үзээрэй гэж Гари хэлв. Мэдлээ ноёнтон, би маргааш тэнд үзье. За та өнөөдөртөө бол явж унтахаас өөр хийж хийгүүлэх зүйл үлдсэнгүй шүү гэж Вэйс эмчиг хэлэхэд бүгд бие биедэн тавтай сайхан амрахыг хөрөөгөөд өөр өөрсдийн унтлахын өрөөрөвгөн явцгаалаа.